guys. Өнөөдөр 25 оны 11-р сарын 6. Бидний өмнө харагдаж байгаа Razer-ийн бүтээгдэхүүнтэй хамтдаа танилцъя. Barracuda X 2022 онд зах зээл дээр нийлүүлэгдэж байсан. Хамгийн гол онцлог хэсэг нь Smart Switch буюу хосолсон холболт. Зээл дээр нийлүүлэгдснээс хойш хэрэглэгч дундаа маш өндөр үнэлгээтэй явж байна. Мөнгөний хувьд 3 сонголтоогоор гарсан Black, Mercury болон Quartz. Хар, цагаан, ягаан гэсэн. Надад бол цагаан гоё харагдаад байна. Давуу талаас нь дуртай. 250 г ergonomic design, 40 мм Triforce driverтай, detachable hyperclear салдаг мик. 3 холболтын сонголттой. Bluetooth 2.4 Гц, 3.5 мм. Ар хэсэг дээр иймэрхүү мэдээлүүд байна. Ерөнхий драйвер болон донглын холболт, мик. За энэ талд бас нэг товчсон мэдээлэл, хурангуй мэдээлүүд байна. Чихвч өөр дээрээс удирдах боломжтой. 50 цагийн тасралтгүй ажиллагаа. Бүх төрлийн софтвер дээр ажиллах нэ, дэмжих нэ. Хамтдаа задлж үзье. Oh nice. Barracuda X. За тэгэхэд мэдээж дөрмийн дагуу ном. Энэ доогор юу вэ харъя. Хамгийн ихэнд юу гарч ирэх вэ? Хамтдаа Sigis RO cable авах шүү. Razer-ийн яг энэ доод хэсэг ногоон айгуу гоё харагддаг тий. Зөөлөвч гэхгүй юм байна. Дөрмийн дагуу нугаларна. За порт хэсэг рүү ордог нь айгуу итгээ зөвөртэй юм биш үү? 3.5 jack. Cable байна. Тэгээд тийм бай. 2.4 Гц донгл манай гараад ирлээ. Донгл дээр мань юу бичсэн те. Barracuda X модель болон үйлдвэрлэсэн газар. Нэг талдаа хаатай, нөгөө талдаас компьютер дээр ашиглах тохиолдолд хүлээн авахч буюу донглоо ингэ залгаж өгөх хэрэгтэй юм байна. Донглоороо дамжуулаад шууд wireless холболт үүсгэнэ. Barracuda-гийн задлж гэлээ одоо. Үндсэн чихвч аа. Задлах мэдрэмж бас гоё шүү те. Оо. Mercury энэ бол цагаан өнгө шүү. Сарал оруулахтаа Razer дээр ер нь дандаа цагаан гэрүүдээ Mercury сонголт өгсөн нэр өгсөн байдаг. За энэ дээр Razer-ийн лого маань харагдаж байна. Микээ шууд нээж хаах юм байна. Араас нь волюм буюу дуугаа дээш доош ихсгэж багасгах нь 2.4 Гц болон Bluetooth хоорондоо шилжихтэй энэ дээр дарах хэрэгтэй юм байна. Доороос нь түрүүний кабелаа залгаад өгнө. Энэ уртлыг болохоор 3.5 чихвч байна. Син цэнэглэгч. Razer яг энэ memory foam гэж яригддаг. Энэ зөвлөвч бол маш гоё тухтай байдаг. Гэмэн жоохон алтар болчиход байдаг. Хүүний хэрэглэнээс л болдог. Тэгээ яаж зэвэрхээр ирсэн нэг гэдэг өөрөө нэг тийм жоохон хэр даацсан юм шиг харагдаад байдаг. За driver Dynam гэдэг байгаа нэний цанагаа 40 мм Triforce гэдэг driver тэнд харагдаж байгаа. Яг ийм төрлийн memory foam бол Cloud 2 эдрийг бодоход бомбтаад байхгүй. Дээрээс нь удаан зүгт их тухтай санагдаад байдаг. Дээд хэсэг дээр ийм зөөлөвчийг хийж өгсөн байна. Энэ зөөлөвч нь өөрөө толгой дээр сууж өгдөг учраас бас тухтай мэдрэмж өгөх нэ. За дээд хэсгээр нэг юм Razer гэдэг лого хийчихэ. Одоо хамтдаа холбож үзье, асааж үзье. За тэгэхээр бидний хувьд утсан дээр энэ хүү чихвчийг холбоход 2 сонголт, бүр 3 сонголт гарч ирнэ. Эхнийх нь юу вэ? Хамгийн энгийн 3.5 jack-аар шууд доороос нь хийлээ. Нөгөө зүрийг нь 3.5 дэмждэг альсгүй салаалагчн дээр шууд ингэ залгачна. Ингэснээр уцтаа чихвч болчихж байгаа. Ер нь бол нэг уцгүй холболтод жоохон итгэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс ингэ хэрэглэжүүл зүгээр. Дараагийн сонголт бидний ашиглахад хамгийн тохиромжтой нь 2.4 Гц донглыг бүх төрлийн C порттой төхөөрөмжлөөр залгаад өгнө. Ингэж залгаснаар энэ чихвч болон энэ хүлээн авахч хоёр хоорондоо уцтай юм шиг хоцрогдолгүйгээр холбогдож байна гэсэн үг. Гэмн ингээ залгахаар бас нэг цэнэглэгч залгах шаардлага гарна. Тэгэхээр бидний хувьд тоглож явахдаа уцаа цэнэглэнэ гэж байгаа юм бол асуудал ерөөсөө байхгүй. Салаалагч аваад C болон A дэмжлэг салаалагч аваад энэ дээр донглоо залгаж өгөөд энэ дээр цэнэглэгчээ хийж өгөөд шууд уц руу холбочно. Ингээд ингийн үедээ ингээд залгах чинь давхар цэнэглэх бол салаалагчаа залгаал болох. Easy.
Гурав дахь холболт нөөрэ Bluetooth холболт. Bluetooth холболт бол голдуу ердийн хэрэглээнд ашиглавал зүгээр дуу сонсох, альсгүй нэг тийм нарийн хөлийн чимээ FPS төрлийн тоглоом тоглолтгүй ерөнхий чимээ авдаг хүмүүст бол шууд Bluetooth-ээр нь холбочих юм бол хамгийн easy холболт болчихно. Энэ нөхрийг залгаад авах шаардлагагүй болчихно гэсэн үг. Харин PUBG гэх мэт нарийн чимээ delay-гүй сонсох бол 2.4 GHz болон утастай холболтыг хийх нь илүү зөв шүү. Түүний араас энэхүү хэсэг дээр өөрөө мэдрэгчтэй, сенсортой нэг дарахад паузлна, хоёр дарангуут л одоо дараагийн дуу явна, гурав товшингууд Bluetooth болон 2.4 GHz хоорондох шилжилтийн switch хийгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглээнд маш амар. Та энийгээ компьютер дээр залгасан байж болно, эсвэл утсан дээр ч юм уу залгасан байж болно. Шууд давхар Bluetooth-ээр холбогдох хөөрөмж рүүгээ шилжихэд бол энийгээ болоо easy. Одоо хэдүүлээ компьютер руугаа хэрхэн холбох вэ гэдгийг нь харуулъя. Тэгэхээр бидний зүгээс энэ хүлээн авахчаа CD-р нөгөө зүрийг нь ком руугаа залгаад өгч байна. Ингэснээр компьютер дээр чихвч маань шууд холбогдсож байна гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд хамгийн ихэнд хийх үйлс маань App Store болон Play Store дотроос үнгүү татагдах Razer Audio гэх аппликейшнаас суулгах хэрэгтэй утсан дээрээ суулгасны дараагаар Bluetooth-тэй асаагаад product хэсэг дээрс нь хөрөмж болон чихвч хоёрын хооронд нь холбож өгнө. Харин холбосны дараа ингээд тухайн бүтээгдэхүүний нэр маань харагдаж байгаа Barracuda X гэд яг одоо миний хувьд чихвчнийх нь микрофоноор ярьж байна. Энэ дээр аппликейшн дотроос бид нар юуг харах боломжтой гэхээр хамгийн дээр хувь харагдаж байна 82% гэж байна тий. Доор нь болохоор Do Not Disturb гэж байна. Bluetooth Gaming Mode гэсэн функцтэй юм байна. Энэхүү функцийг асааснаар Bluetooth-ээр холбогдсон байгаа хэдий ч latency буюу хоцрогдлыг багасгаж өгөх нэ. Доор нь equalizer болохоор та юунд ашиглаж байгаа тэр хэрэглээндээ тааруулаад тухайн чихвчнийхаа дууралтыг удирдах боломжтой байх нэ. Тоглоом бол тоглоом, movie, music гэх мэт. За баруун дээдлийн settings дотор болохоор нэр харагдаж байна, холболтын статус харагдаж байна. Power saving mode болон хил. Энэ дотор бол нэг шаардлагатай зүйл байхгүй юм байна. Тэгээд надад анзаарчихсан зүйл нь нэг зарим чихвчнүүд одоо HyperX чихвчнүүд их хвшлийн нугларддаг байдаг шүү дээ загвар. Энэ болохоор хүзүүн дээрээ тогтчоор ингээд нуглардаг загварууд маш эвтэйхэн байдаг. Тухтай энэ хэсгээр ингээд нухаад байхгүй. Хоёрдугаарт хамгийн чухал зүйлс нэг болох дууралтыг нь микино сая тавхан өмнөх бичлэгээр харчлаа тийм ээ ямар шууд дуурж байгаа. Дууралтыг нь PUBG Mobile дээр утас руу орж байгаа холбоод тоглоод үзлээ. Ерөнхий дууралтын хувьд бол надад маш их таалагдлаа. Хөлийн чимээ болон бусад дуунуудыг маш сайн ялгаж өгч байна. Гэхдээ чихвч бол яг надад гоё сонсогдож байгаа чихвч өөр хүнд шууд гоё 100% таалагдаа сонсогдно гэсэн үг бас биш гэдгийг ойлгоорой. Бидний зүгээс ихэвчлэн утсан дээр холбох учраас одоо ямар нэгэн delay-гүйгээр холбох нь хамгийн чухал болчиход байгаа. Тийм учраас энэ dongle-ыг ингэж залгаж өгсөн. Миний хувьд өөрөө утасныхаа зүүн талд цэнэглэгч болон бусад ийм холбоосуудаа хийж өгöd ийм 4 уруугаар ингэж барьж тоглодог. Тэгэхээр таны утасны загвар болон бусад зүйлсээс хамаарат яаж барих нь бол таны дур болов уу гэж бодож байна. Ингээ бариул яг ердийн стандарт барилт болчихж байгаа. За тэгээ бүр давархан бол түрүүний аппликейшнээр нь удирдаад нөгөө Bluetooth холболтоор нь холбож байгаад тоглох боломжтой. Razer-ийн Barracuda X гэх загварыг бүрэн танилцууллаа. Үнэн нь энд харагдаж байгаа бах тий. Хэрв та үнэтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүний мэдээлэл болон захиалга өгөхийг хүсвэл манай пэйжээр холбогдоод бүх мэдээлэл авах боломжтой. Баярлалаа. Нэрээ тийм бас ийм бусад загварууд манай дээр бэлэн байгаа шүү. V3X, V2X гэх мэт.